Кино задлангийн үзэгчдэд зориулан Чимээгийн сабыг 15% хөнгөлөлтөд үнээр худалдан авах боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Чимээгийн саб нь 30 хүртэлх минутын урттай видео бичлэгт хэмэл оюун тусламжтайгаар маш хурдан хадмал хийх боломжийг олгодог бөгөөд бичлэгийн хэлийг ойлгож монгол хэлний ямар ч дүрмийн алдаагүйгээр хадмалтай болгодог онцлогтой. Бичлэг рилдээ хадмал хийх гэж цаг зав өрөх хэрэггүй болсон байгаа ч тийм. Мөн монгол хэл дээрх бичлэгийг англи, орос, хятад, япон, солонгос хэл рүү хөрвүүлэн хадмал хийдэг болсон. Мэдээж бичлэгийн хэл нь англи, орос, хятад, япон, солонгос хэл дээр байгаа тохиолдолд мөн л монгол хэл рүү хөрвүүлэн хадмалтай болох боломжтой. Үүгээр зогсохгүй босоо монгол үгээр хүртэл хадмал үүсгдэг гэдгийг та нар мэднэ шүү дээ. Та хадмалын байршлыг өөрөө тохируулан өнгө, фонт, дизайны олон төрлийн сонголтоо сонгож өөрийн хүссэн контентийг бүтээх боломжтой. Засвар хийх шаардлагатай үгийг хэлбэрхэн засчнаа. Чимээгийн саб аппликейшнээ татаад гар утсаараа ч хадмал хийж болно. Мөн SRT файл татах боломжтой. За тэгээд Чимээгийн саба кино задлангийнх промо кодыг ашиглан үзэгч та бүхэн маань 15% хөнгөлөлтөд үнээр худалдан авах хэрэгтэй болсон ба энэхүү промо код нь 1-р сарыг дуустал хүчинтэй тул яг одоо худалдан аваарай. Нэг зүйлийг сануулхад кино задлан промо кодыг зөвхөн вебсайтаар нэвтрэн орж ашиглах боломжтой байгаа шүү. За юу цэцэн манайхан хэдийгээр шинэ онгаараа жиста алан тална гэж жинхэнэ ирч хүчээр дүүрэн байгаа ч өнөөдөр та хэддээ нэг тийм аимшиг кино ярьж өгөх шийдлээ. Энэ бол алдарт самарт өнгөрөөсөн 500 өдөр юм. Анх 2000 онд гарснаас хойш pop culture-т өөрийн гэсэн байр суурийг үлдээсэн уг кино маань хүмүүний хайр дурлалын асуудлыг их бодиттой дүрслэнээрээ алдартай байлаа. Самарт өнгөрөөсөн 500 өдөр кинон дээр самарын дүр бол кино шүүмжлэгч Nathan Rabin тодорхойлж гаргасан Manic Pixie Dream Girl буюу хин нэгэн залуугийн үнэхээр галзууртлаа дурлаж үхэн хатан гүдэг иж идийн гэмээр охины хамгийн тод жишээ бөгөөд ийм төрлийн дүрүүд эцэстээ залууга шархлуулаад дуустдаг шүү дээ. Энэхүү кино анх гарснаас хойш 15 жилийн турш Самар болон Томиг киноны эсрэг дүр хэмээн бичсэн тайлбарууд олон гарсан бөгөөд бидний зүгээс аль болохоор өнөөдөр киногоо ярьж өгөхдөө энэ хоёрын хэнийг ч онцлохгүйгээр аль болох төвийг сагсан байртайгаар ярихыг хичээх болно. Тийм болохоор та хэд маань киногоо эхлэхээс өмнө лайк болон subscribe дараарай. Үгүй нэрээ яг энэ киноны кино задлан өмнө нь орсон шүү. 2-3 жилийн өмнө тэрийг бас үзүүлэх сонирхолтой шүү. Үүний дараа. За энэ кино маань аль биесээр эхлэхэд Том Хэнс нэмэх залуу Самар Фин нэмэх бүсгүйтэй ажлынхаа лифтэн дотор танилцсанаас хойш 488 өдөр гарч эхлэв. Энэхүү үзэгдлээр Самар Том хоёр туйлын аж аргалтай бас Самарын хуранд байгаа бүгжээс нь харуул. Энэ хоёр маань гэрэлсэн гэх сэтгэл төрж болох ч үнэндээ нөхцөл байдал тийм ч жаргалтай төгсөөгүй. Удалгүй үүний араас кино өгүүлэгч маань ярьж эхлэхдээ нэгэн хүү нэгэн охинтой танилцсан түүхийг өгүүлж эхлэв. Том Хэнсийн хүү баг багасаа Самар хэмээх нэгэн охинтой учиртлаа өөрийгөө хизээж аж жаргалтай байна гэж төсөөж ирсэнгүй. Учир нь Томын сонсдог 90-ад оны Британий поп хөгжим ба хамгийн дуртай түүнд ийм сэтгэл үлдээсэн аж. Нөгөөдөд Самар Пин нэмэх охин хизээж заяаны хань ба хайр сэтгэлийн тухай чухалчлан бодож байсангүй. Самарыг баг багт эцэг их хоёр нь цаснаас хойш Самар зөвхөн өөрийнхөө урт хар ус болон үсээ хүссэн үедээ тайрч чаддаг энэхүү шийдэмгий байдал хоёртоо л хайртай аж. Хоёр өөрөөр чинь төссөн хоёр өөр хүн юм уу дагвархи. Том Самартай 1-р сарын 8-нд анх учирсан бөгөөд Самарыг анх харамгацаа өөрийнхөө хүлээж байсан бүсгүйгдийг мэдсэн юм. Ингэж л Том Самар хоёрын түүх эхэлсэн боловч энэ бол хайр дурлалын тухай түүх харамсалтай биш юм аа. Түүний дараа үзэг солигдоход энэ хоёрын дурлалын 290 дахь өдөр гарч эхэллээ. Томын дүүч нэгэн өдөж тун яарсаар дугуйгаа унан ахыгаа гэрт хурж ирдэг бөгөөд дөнгөж орж ирэхэд нь Том бөөн уур болсон гэрийнхээ хамаг аяг шаазанг хан руу шидэд таглаа зогсож байла. Арай галзуурсан юм биш үстэй базараа гэж. Үүнийг харсан Томын дүү ахаасаа яагаад ингэж уурсан талаар нь асуухад Томын найз охин Самар нь түүнийг дандаа ямар ч шалтгаангүйгээр хэрэлддэг гэсэн шалтгаанаар салсан байв. Тэгээд бүр болоогүй тэг цалахтаа Томыг маань хоёулаа сайн найзууд хэвээр үлдэж болно штэ хэмээн хэлсэн ч баг шиг. Муу юм холоор тө. Хэдийгээр Самар Томтой байхыг хүсэхгүй байгаа ч гэсэн Том Самартай байхыг хүсдэг бөгөөд одоо тэгээд хорвоо хүний нүлэнд чадахгүй юм да чаавас. Үүний дараа бид Том Самар хоёрын анх учирсан өдөр буюу хамгийн ихний өдрийг үзлээ. Том маань хэдийгээр архитектур мэргэжлэр сурсан ч мэнчилгээний ил захидал зохиодог компанид ажилладаг ба амьдралд нь хайрлах ба хайрлуулахын нэгэн байдаг болохоор цаанаасаа л нэг тийм дутуу хоосон амьдралтай мэт санагддаг гэж. Гэхдээ Том хизээ нэгэн цагт заяаны хань зам дээр хичээр жинхэнэ хайраа олж аз жаргалтай амьдрын гэдэгтээ итгэж явдаг. Харин нөгөө талд Самар бол тийм биш өгөөд баг багт нь эцэг ихэн салсан тул Самар жинхэнэ хайр дурлалд итгэдэггүй ажээ. Тиймхүү энэ хоёр эсрэг тэсрэг хүмүүс 1 сарын 8-нд компанийнхаа хурал дундуур анх бие биетэйгээ харц солилцсон бөгөөд Томын амьдрал Самарын өрөөнд орж ирсэн тэр мөчтөл бүрэн өөрчлөгдөж оронгороо эргэжээ. Самар Томын даргын туслах байсан бөгөөд жирийн нэг охин бус хаанч явсан өөрөөсөө гэрэл гээгээ цацруулж дандаа хүн амтны зүрхийг булааж явдаг гин шүү. Айхтар гэж. Ингэж учрлынхаа 3 дахь өдөр Том дээр ажлын гал хам нэрэнгүүтээ Самарыг муулж ярихад мань хүн бас дүрдээ итгэцэн Самарыг их цантай мантайгээд муулзуулаад алж өглөө. Гэсэн ч яг маргааш өдөр нь Том лифтэн дотор алдарт Смит хамтлагийн дуг сонсоод явж байхад нь Самар орж ирдэг бөгөөд Самарч Том тандан хэлж байгаа. Би ч гэсэн Смитийг сонсох дуртай шүү хэмээн хэлэхэд Том ч хэлэхгүй болоод үлдлээ те. Одоо ингэж эхэлж байгаа юм да зайлвал гэж. Үүний дараа Том Самар хоёрын 8 дахь өдөр оффист болж байсан үйлчлэг дээр дахин уулздаг бөгөөд тэр зураа Том ч Самарыг хурган эргүүлэх гэж үзээд өөрийнхөө хийдэг ажлын талаар бас тэгээд архитектураар сурж байсан талаараа ярьж гарав. Үүний дараа 154 дахь өдрийн үзэгдэл гарч эхлэхэд Том ч өөрийн сайн найзтай Самарт бүрэн дурлаж ирээдүйд өөрийнхөө эхнэрээ болгомоор байгаа талаар хэлв. Тэгээд араас нь Том яагаад Самарыг хайрладаг талаараа хэлдэг ба Томд маань Самарын инээмсэглэл, сайхан үс, инээж байгаа байдал, бин дээрх байдаг зүрхэн хэлбэртэй мэнг гээд энэ бүгд л Томыг амьд мэд мэдрүүлж бүхнийг боломжтой гэж
санагдуулдаг юм баха. Өөрөөр хэлбэл Том Самартай хамт цуг байхдаа хамгийн сайхан мэдрэмжийг авдаг гэж. Том Самартай танилцсан 11 дэх өдрөө дүүдээ Самарын талаар хэлжээ. Тэгтэн Томын дүү нахта та хоёр хэдийгээр нэг сонирхолтой ч гэсэн энэ чам төгс тохирно гэсэн үг биш шүү дээ. Эмийн хэлсэн боловч Том маань тэр үед урснаасаа болоод сохорцсон явж байсан болохоор дүүхийн үгийг нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргацсан байвал яах вэ? Тэгсээр 22 дахь өдөр нь Томч найзууд дээр ирэхдээ Самарыг мууж гарлаа. Учир нь Том Самарт ханд өгөөд гоё яриа хөөрөө өгдөг гэхээр Самар Томыг тоосончгүй яваад өгсөн бөгөөд үүнээс болж Том бас бөөн уур. Ер нь жаахан сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах гэдэг нөхөр юм уу та. Ингээд 27 дахь өдөр болоход Томч одоо Самарыг алдсандаа бараг эвдрээ сууж байтал Томын ажлын найз нь хурч ирээд маргааш өрөө ажлынх нь бөөндөө гарч караоке орох гэж байгаа талаар дуулгалаа. Тийм болохоор Томын найз нь ингэж хэлж байгаа. Самарыг өөртөө татмаар байгаа бол энэ боломжийг ашиглах хэмээн хэлээд явдаг. Тиймгүй маргааш оройн болоход Том караоке дээр хүрээд иртэл Томын өнөө найз нь шал цогтуу дуулаад иж өгдөг ба түүний араас Самар гарan дуулж эхлэхэд Том бүр Самараас харж салгаж чадахгүй байл яах вэ? За түүний дараа Самарч Том болон түүний найзын ширээн дээр ирж суухад Томын өнөө мал утлаа ус найзч "Ой Самар, чи найз залуудаа юу?" хэмээн ширлэд асуугаад Самарч байхгүй. Тэр өгөр яадаг юм? Одоо үед ихэнх гэрлэл салдаар төгсдөг болохоор би тэрийг нэг хоошиж үздэггүй гэтгэлээ шүү. Тэгтэн Томч одоо хажуунаас нь орж ирэнгүүтээ "Тэгвэл чи хин нэгэнд үнэхээр дурлуулаа яах вэ?" хэмээн асуугаад Самарч "Чи яриа тийм юмд итгэдэг юм биш үсттэй" гэж хэллээ шүү. Бозроо гэж. Яалтчгүй эсрэг тэсрэг хүмүүс байгаа юм да. Үүний дараа Самар Томыг архиар шахаж байгаад гаргаж дуулуулдаг ба тийхүү карконы үдшин өнгөрөхөд Том өнөө ажлынхаа согтуу дуракийг таксинд чихэж суулгаад өжөдөл муу тэрийг чин Самарт ингэж ашиглаж байгаа. Том чамд цай ингээд тэлээ хийчлаа шүү. Зүгээр цусгүй халаад байгаа мó хайшин. Тэгсээр Том ч өнөө найзаасаа арийг салаад өжөдөл Самар Томоос асууж байгаа. "Энэ үний юм уу?" гэж асуудаг ба Том ч ихлээд баг зэрэг паникнд орсон сүулдэ тийм ээ чи надад амдын хуваар таалагддаг гэд бас өөрийгөө аятайхан аргалаад гарчлаа. Гэхдээ тэгтэл Самар ч гэсэн Том руу зөрүүлээд би ч гэсэн амдын хуваар чам ч гэсэн сайн шүү гэж хэлснээр араас нь амар сэвтэ. Гэхдээ чи маш сонирхолтой хүн шүү гэж хэлээд Томыг орхиод явж байгаа юм да зайлвал. За инхүү Том ч нэг сайхан фрэнд зондуулж аваад маргааш нь офис дээр юм канадах гэж зогсож байтал Самар орж ирэнгүүтээ Томыг үнсэд авснаа Томыг тоогчгүй гараад явуул яах вэ? Яах гэдэг юм дээ энэ Самар. Түүний дараа Томын өөр нэг найз нь Самартай юу болсон талаар ховж сонсох гээд Томын гэрт ирэхдээ манай залуу баг байцаангаа алдаж бүр өргөжлүүлээд Самарын араас бүр хөл алтлаа гүйж өй нэтэргээд алж өгч байтал Самар ч Томын гэрт алидийн ирцэн байж байсан юм байна шүү дээ. Ингэж Томын найз Самарыг харангуудаа муухай бантаад гараад яваад өгч байгаа юм да зайлвал. Ингээд үүний араас манай хоёрын харилцааны 282 дахь өдөр гарч эхлэхэд Том Самар хоёр тавилгын дэлгүүр дотор зугаалаад явж байх зур Том Самарыг хөгжөөх гээд аль болох юм хүм ярьсан боловч Самар Томыг тоосон шинжгүй зогсож идэг насаа. Үүний дараа 34 дахь өдөр гарч эхлэхэд Том Самар хоёр өнөө тавилгын дэлгүүр дээр хурж ирсэн болцож байсан гарч эхэллээ. Тэр үеэр манай хоёр ч хоорондоо айл гэр болж тоглож моглоод байдаг ба сүүлд нь орон хижлийн тасагт очиход Самарч Томыг үнсэд авлаа шүү. Тэгснэ араас нь амар сэвтэ. Би одоогоор хин нэгэнтэй үерх бодлого байгаа гэж хэлдэг бөгөөд Том ч үүнийг сонсоод зүрхэн зүсгэлэх шиг болсон ч өө чи хоёрын тийм сүртэй биш яхаа. Хоёлаа тавраал юу да гэд баг өөрийгөө хүчлэн байж хэлв. Ямар ч зовлонтой кино те. Тэгсэн мөртлөө тэр орой Самар Том хоёр барилдаан хийж энтер үүдэхгүй нэрэ. Ингээд маргааш өглөө Том хорвоо ертөнцийн хамгийн жаргалтай хүн болсон гудамжаар явхдаа дуулж хуурдаж бүжиглээд лалж өгдөг ба Самар дурлцсан болохоор манай хүнд хорвоо их сайхан өнгөтэй харагдаад тунчиг золбоотой ажил дээр ирвэ. Гэвч 303 дахь өдрийн Том маань ажил дээр ирэхэд юун түрүүний бидний харсан Том бараг сүнс үлдэн зайлцсан үнэн үхэнцэн ажил дээр ирж байгаа юм чинь. Яаж хороогүй барина да энэ нөхөр. Ингээд 303 дахь өдөр болоход Самар өнөө ажлаасаа гарсан байдаг ба манер одоо Самарыг яасан ч алдахгүй гэсэн бодолтой явж байгаамаа. Тэгэхэд Томын ажлын найз нь Томд ингэж хэлж байгаа. Эмэгтэй хүнийг мартах хамгийн шилдэг арга бол уран зохиол болох юм. Тийм болохоор чи ном бич гэж хэллээ шүү. Өө. Үүний дараа Самарч одоо Томын уулзмаар байгаа тухай мэйлд нь хариу өчтдөг ба түн дээрээ энэ 7 хоногт уулзч чадахгүй нэ. Магадгүй эх 7 хоногт. Гэхдээ зөвхөн найзуудын хуваар хэмээн бичсэн байлаа. Айц сүц гэж. Үүний дараа Самар Том хоёрын 45 дахь өдөр гарч эхлэхэд манай хоёр улам дотн олцсон. Зүгээр л хоёр өрөөний цаанаас бие биентэйгээ уцаар ярьж мэрээд их л маягилцсан явж байлаа. Бас болоогүй манай хоёр чинь киноны дэлгүүр энтер орохдоо насан туршидын кино авснаа тэрийгэ үзээд туршиж үзэж энтер. Хайрхан минь гэж. Үүний зэрэгцээ Том гадуур Самартай хамт цуг явахдаа түүнд хотынхоо дуртай газруудыг түүнтэй холбоотой сорилттой дурсамжуудаа яриастай. Тэгсээр 108 дахь өдөр болоход Том ч Самарын гэрт нь хурж ирдэг ба тэр орой Том Самар хоёр шүнийг өнгөрүүлэхдээ Самар Томд өөрийгөө хизээж нээж байгаагүйгээрээ нээж Том ч эцэст нь Самарын итгэлийг олж авч хүмүүст сэтгэлдэлтэй болов. Ийхүү 118 дахь өдөр болоход Том ч дүүтэйгээ ярилцсан суухдаа хайр сэтгэлийн зөвлөгөө аваад иждэг ба Томын дүүч ахта Самарт сэтгэлээ эртгэн илчлэхгүй бол сүүлд нь шархлаад үлдэх тухай хэллээ шүү. Үүний дараа Том ч Самартай уулзахдаа Самараас ингэж асууж байгаа. Оюулангийнх нь харилцаа яг юу юм бэ гэж асуугаад Самарч хариуд нь би мэдэхгүй. Гэхдээ ер нь хинт хамаатай юм. Би жаргалтай байна. Чи жаргалтай байгаа зү гэж хэллээ шүү. Ямар муухай бүөрийнхээ хариулт вэ. Ийхүү 259 дахь өдөр болоход Самар Том хоёр хамтдаа баарын дотор сууж байтал нэг залуу ирснээр Самарыг өдөж гарлаа. Тэгтэн Самарч Томыг найз залуугаа гэж хэлэхэд нь нөгөө гар нь одоо чи үүнтэй юу гэж мэгэд их олон юм яриад хэлэхэд нь Том ч очиод нэг сайхан цохоод авдаг ба араас нь бөөн зодоонуудын боллоо чаваас. Ингээд зодоон дуусны дараа Том Самар хоёр ч Самарын төчтөл Самар хэлж байгаа. Чи яах гэж тэгсэн юм бэ? Намайг өөрийгөө хамгаалж чадахгүй гэж одоо юу гэд уурлаа шүү. Самарыг тэгж хэлэхэд нь Томын муухай дург нь хүрдэг ба Самараас яагаад ийм зан гаргаж байгааг нь асуухад Самарч хэлж байгаа. Хоёулаа зүгээр найзууд үстэй гэж хэллээ. Ямар муухай
муухай ёрын кино вэ. Үүний дараа Томын дургуун хурж Самарт найзууд ийм байдгүй юм гэж хэлээд гараад явж байгаа маа. Ингээ Том гэртээ ирчээд өвжөтл Самарт шүн дунд харуулсан боргоноор Томын гэрт нь хурж ирээд өөчлөөдөг ба тэгтэн ч Том Самарт надаа энэ харилцаанд жаахан тогтвортой байдал хэрэгтэй байна гэж хэлэх. Самарч зөвшөөрөө Томыг үнсэж аван эргэн хэвэндээ оров. Ийхүү маргааш өглөөнч Самар Томд өмнө нь салд сэрнсэн бүх залууга ярьж өгдөг ба энэ хоёр маань алдаа оноотой ч овоо яваад байгаа юм шүү дээ. За тэгсний дараагаар Самар Том хоёрч парк дээр сууж байхдаа хин хамгийн чангаар пенс гэж орилгоо үздэг ба их маялж байна да та хоёр. За тэгж дараагийн өдрүүдэд Том Самар хоёр цогтаа галерей орж үзэсгэлэн үзээд кино чатар орж кино үзээд л явж байсан боловч нэг л мэтгэд 314 дахь өдөр Том маань Самартай харилцаагаа дуусгаж ганцаараа кино чатар кино үзээд сууж байхын дээрээ яасан ч хэцүү ороо нэрээ. Амьдрал гин тийм байлаа шүү. Ийхүү Том Самараас сасны дараагаар маш ихээр гуниглаж ажил төрлөөж олигтойхон хийгээ болж ямар сайндаа сүүлд нь дарга нүртэл дуудаад ярилцаж байгаа юм да хөрхий. Самарч тэр үед ажилласаа гарсан байдаг ба Том Самар хоёрыг салсан гэдэг ажлаар нэг мэдсэн ч явах шиг. Тийхүү гуниглан явж байхдаа Том ч иргэн аз жаргалтай байсан үеэ санагалзаж манай заваарсан хоёрын 167 дахь өдрийн үйл явдал гарч эхлэхэд Том шиг аз жаргалтай хүн энэ дэлхийн ертөнцийн төр байсангүй. Тэр үед Том ч нөгөө мэнчилгээний картаа бичих ажиллаж ихтэйхэн сайн хийж баг өөр хүмүүс ч гэсэн мэнчилгээ бичгтэн туслаа аж явж явах шиг. Тэгтэл түүний араас 322 дахь өдөр гарахад Том ягаад Самарыг үзэн яддаг шалтгаан хэлж байгаа маа. Анхандаа Том Самарын бүх зүйлд таалагддаг байсан боловч одоо бол Том Самарын бүхий л зүйлийг үзэн ядаж аль болох амьдралаа өргөжлүүлчих гээл өөр хүн амьтантай цуг болзож молзож явсан боловч Самарыг ботсон хэвээрэл байдаг наасан. Тэгээд ямар сайндаа цогцсон хоноо нөгөө болзоон цуг явж исэн хүндээ Самарыг муулж муулаад араас нь каркорж дууж муул аж явах шиг үүддэггүй нэрээ. Энэ Том ч одоо гандан орж хиймнээ сан тавилахгүй бол ер нь болохоо байсан харагдаж байна. Уг үйл явдлаас хэдэн сарын дараа Том ч нэлээд баргаар өнгөрөөсний дараагаар эцэст нь овоо хүн шиг болоод ажлынхаа газрын ихчийн хөрөм рүү галт тэргээр явж байгаа. Тэгтэл яг тэр үед нь гай газар доороос гिचээр Самарч гэсэн тэр ихчийн хөрөм рүү нь явж байдаг бөгөөд Том ч Самарын галт тэргийн сууж байхад нарчаад хараагүй царилж байтал Самарч Том дээр өөрөө үгээд яриа өдөж гарлаа шүү. Түүний дараа Том Самар хоёрч эргэн хамтаа кофе ууж мутсан буцаад яриа хөрөөтэй болцсон явдаг ба өнөө ажлын ихчийн хөрмөн дээрч баг дахин хосуучиг цагийг гайхамшигтай өнгөрүүлж хамтдаа бүжиглэв. Тэр үеэрээ Самарт Томыг гэртээ хийж байгаа өвчлөгтэй урьдаг бөгөөд Томын хувьд энэ бол бүхнийг эргүүлэн авчрах том боломж байв. Гэсэн ч амьдрал юу гээл Томын хүснээр байх вдэ. Том Самарын өвчлөгтөр ирэхдээ түүнийг өөрт нь эргээд элгэмсэг дотн хандан хэмээн дотроо хүүхчиг хөрцөглөж бодож байсан ч бод байдал дээр тийм байсангүй. Үнэн учиг дээрээ Том Самар хоёрын дундах өнөө хүүтэн хан хэвээр явсан бөгөөд хамгийн аимшигт нь Самарч нь аль хэдийн өөр хүнтэй сүү тавьсан байвал яах вэ? Тийм юм бол яах гэж тэр хөрмөн дээр нь Томтой сүрхий байсан юм бол. За тэгж Том Самарыг үнэндээ өөр залуутай сүү тавьсан хараад баг амьдараа үхдэг бөгөөд Самарч Томыг өрчөөд юу ч болоогүй юм шиг сүүн бүгжөө хүмүүст үзүүлж сүйт залуутайгаа их дэлжгэнж өглөө. Үүний дараа Томын амьдрал нь бүр тэг зөксөлтөнд орж баг сарын турш хүүтэн хоол идэж хар ус ууж нисван самтлагийн нэргүүд үг сонсоод амьдралын хамаг барааныг туулцсан явж байна. Тэгсээр Томын амьдрал сүүлдээ баг хамгийн доод зэгтээ үрч манай хүн ажлынхаа хурал дээр ингэж байгаа. Энэ компани хүмүүст худлаа итгэл өгдөг. Манай мэнчилгээний картн дээр бичсэн хайр дурлал гих үгс ямар ч утгагүй. Би дахиж энийг хийж чадахгүй. Би гарлаа гэд ажлаасаа гараад явлаа. За ингэж Том ч өөрийгөө тавиад тууж байгаа мэдрэмгцээ эргэн босож эхэлдэг ба Томын дүүн чахт өмнөх харилцаагаа сайнтай муутанд бод дээр харж үнэл энтергээ бас зөвлөгөө өнтер өгөөстэй байна. Тэгсээр Том ч эцэст нь Самарт өөрт нь хизээч чин үнэнчээр хандаж байгаагүй гэдгийг ойлгов. Хэдийгээр Самар Томтой хамт цуг байх мөчүүдээ жаргалтай байгаа мэт харагддаг байсан ч хизээч Томд өөрийгөө бүрэн илэрхийлж байгаагүй бөгөөд Самар хин нэгэнтэй харилцаанд байхыг хүсээгүй боловч ганцаараа байхыг хүсээгүй болохоор Томтой үргэсэн мэт байлаа. Тийм болохоор л Том түүнд найз залуу шарин эсрэгээрээ зүгээр л хамт цуг байж болдог залуу байсан гэжээ. Тэгэхээр эцэст нь Том бүхнийг ойлгодог ба Самартай өнгөрөөсөн тэр бүхий л хугацаанд зүгээр л Томын хоосон сэтгэл хөдлөл хүлээлт Самарыг өөртөө сэтгэлтэй гэж бодсон хоосон бодлууд байв. Ийхүү киноны төгсгөлийн үйл явдал эхлэхэд Том эргэн архитектор болох мөрөөдлөөс сэргээж овоо хүн шиг болдог бөгөөд мөрөөдлийнхээ ажлыг эцэц цуцалдгүй хайсаарлав. Гэсэн ч бүх зүйл Томын бодсон шиг амар байсангүй. За тэгсээр нэгэн өдөр Самарч Томын амьдралд эргэн гарч ирж түүнтэй сүүлийн удаа уулзав. Самар өнөө залуутайгаа эцэст нэг гэрэлсэн бөгөөд Том Самар хоёрч 45 дахь өдөр хамтцун ярилцаж байсан өнөө цэцэрлэг түрээлэнгийнхээ сандал дээр эргэн уулзаж байгаамаа. Ингээ Том ч эргэн уулзахдаа Самарт ингэж хэлж байгаа юм. Чи надад нөгөө хормон дээр байхдаа хэлж болох байсан шүү дээ. Тэгсэн бэ чи яагаад надтай бүжгэлсэн юм бэ гэж асуулаа. Тэгтэл Томын энэ асуултанд Самар хариулж байгаа юм. Би зүгээр л хүссэн болохоор чамтай бүжгэлсэн юм а гэж хариулдаг ба түүнд нь Том ч чи зүгээр хүссэн болохоор л хийдэг үсттэй. Чи хизээч хин нэгний сайн найз охин болохыг хүсэж байгаагүй. Тэгтэл одоо чи хин нэгний эхнэр болсон байдаг. Би энийг чинь хизээч ойлгохооргүй юм байна хэмээн хэлв. Тэгтэн Самарч ингэж байгаа юм. Би нэг өглөө сэрэд мэдсэн юм а. Чамтай байхдаа хизээч мэдрээгүй тэр зүйлээ би түүнтэй мэдэрсэн юм хэмээн хэлэхэд Том баг зэрэг бохиндож юу гэж би чиний ачаар хувь тавилан заяаны ань жинхэнэ хайр майр гих шиг хүүхдийн үлгэрт итгэхэ бойсон гэж хэллээ. Тэгтээ Самар түүнд нь би ч гэсэн итгэдэггүй байсан. Гэхдээ чиний зүв байсан. Би чиний хэлснийг эртхэн сонсох хэрэгтэй байсан юм а. Би нөхөртөөгөө үнэхээр л хувь тавилангаар учирсан. Тэр үед би чиний зүв байжээ гэж бодсон шүү гэж хэлв. Үүний дараа Самар Томын гарыг хэсэг хугацаанд атгаснаа яваад өгдөг бөгөөд Томыг ч ийм байгааг нь харахад сайхан байна гэж хэлчихэж яваад өгөв. Ийхүү 500 дахь
өдөр боллоо. За үүний дараа Том ээлжид ажлын ярилцлаган дээр очдог ба тэр үеэр өөрийнхөө урд сууж исэн бүсгүйгээс Шэйнд ярилцлаганд орж байгаа мó. Чамайг ажилд орохгүй байх гэж найдаж байна шүү хэмээн хөөхөн жоок хэллээ шүү. Тэгсээр Томын ярилцлаганд орох хэлж болоход манай хүнч босоод уулзсандаа орохоор явж байхдаа Гяс юмаа марчиж хэмээн хэлэнгүүтээ нөгөө эмэгтэй дээр иргэн очингуудаа чи ярилцлага дуусны дараа надтай хамт цуг аяг кофе уухгүй гэж асуулаа. Тэгэхэд нь өнөө өсгүй ихэндээ Томыг жаахан мөрөх дэшээ байсан ч сүултээ зөвшөөрч гарав. За үүний араас Том бүсгүйгээс нэрийг насаахад Автын буюу намар хэмээн хариулв. За тэгж Том 100 дуусгаад намартаа уулзаж намартаа өнгөрүүлэх өдрүүдийн дугаар нэг эхэлж байгаамаа. Гэхдээ энэ бүхний эцэс Том 100-ыг өнгөрүүлээг бол намартаа золохгүй байсан шүү дээ. Тийм болохоор та админ ч гэсэн өөрсдийн 100-аас салж чадахгүй байгаа бол одоо бүхнийг ардаа хүлээгээд намартаагаа уучраарай. Хэрэв та бүхэн самарт өнгөрүүлсэн 500 өдөр гэх мэт кино задлангийн дугаарыг үзвэл тэрэн дээр эмэгтэй талаас нь сэтгэл зүгэн тайлбарлсан бичлэг байгаа шүү. За ингээд энэ хүнэд манай бичлэг өндөрлж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Дараагийн дугаар тун утгаар шүү хүлээж байгаарай.